мацаг барьснараа яагаад бид турж байгаа вэ? Мацаг барьснараа бид яагаад ирүүлж байгаа гэдэг талаар сэдвээр ярилцъя. Бид нар идэж ууж байгаа зүйл маань бидмийн хэрэггүй байгаа болохоор бидний элэг тэр хоол ундыг бүрэн гүйц задлж чадахгүй байгаа болохоор нэг өсөндөө дотоод шүүрлийн булчирхай буюу бидний элийг одоо цөс цаашаага ходоод одоо нарийн гэц бүдүүн гэц гэх мэтлэн ингээд бидний дотор эрэхтэн байна. Тэр их тэжээлийг тэр их идэж ууж байгаа амийг бүрэн гүйц задлж чадахгүй байгаа болохоор бидний өөх болж баас болж гаргаж байгаамаа. Тийм болохоор бид нар яагаад таргалж байгаа, бид нар яагаад гүгөөд байсан ч гэсэндээ бидний дасгал хийгээд байсан ч гэсэндээ бидний тэр бие маань гэц маань тэр өөхнөөс салахгүй байгаа шалтгаан нь ерөөсөө бидний идэж ууж байгаа зүйлээс болж байгаа юм аа. Тэгээ бид нар багасаа өдөрт 3 хоол идэх ёстой. Өглөө хоол идэхгүй бол тэр цөс ялгарч ходоод нь маш муу, бид маш муу гэж бас хэлдэг байсан. Энэ бол одоо энэ нийгэмд бол эсэргээрээ болсон байна гэдгийг миний өөрийн мацгийн тууллаар ойлгож байна. Тэгэхээр ямар процесс болдог вэ? Мацаг барьснараа бид нар ямар өөрчлөлт гардаг вэ гэдэг талаар ярилцъя. Нэгдүгээрт бидний цусны доторх одоо сахарын хэмжээ багасаж тэр хоол идэхгүй байснараа бидний бидний ходоодон доторх байгаа тэр эсүүд тэр юуны хоол тэжээлээс авах тэр тэжээлийг идэх эсгүй болсноороо дотор байгаа өөрийнхөө өөхнөөсөө идэж эхлэх нэ. Тэр өөхийг идснээр өөхөн дотор бидний идэж ууж байгаа уусан зүйлүүд бүгд бидний өөхөнд хоримтлагдаад тэжээл болоо тэнд хоримтлагдаад одоо бие маань одоо өөртөө шингээж авсан зүйл байгаа юм а. Тийм болохоор мацаг барьснараа нэгдүгээрт одоо тэр өөхнөөсөө салах дотор өөхнөөсөө тийм ээ дотор өөх буюу бидний цул 5 цулын өөхнөөсөө салж эхлэх нэ. Дараа нь бид нар гадна өөх буюу хин тэнд байгаа өөхнүүдийг идэж эхлэх нэ. Гэхдээ энд бас нэг анхаарах зүйл гэвэл бид нар мацаг барьж байх хугацаанд булчингийн дасгал хийхгүй бол мацаг барих явцад бидний дотор өөхийг идэхгүйгээр бидний булчингийн маасаас идэж эхэлдэг болохоор энд бол анхааралтай хандах хэрэгтэй. Тэгээ миний тууллаар бол эхлээд 60 цагийн мацаг барьсан усан мацаг. Тэрнээс хойш өдөр нэг л хоол идэж байгаа. Өдөр туртаа юм идэж байгаа. Ногоо жимс туртаа маха гэдэг ч юм уу. Өөрийнхөө туртаа амиг идэж байгаа. Тийм болохоор эхлээд өөрийн дотор байгаа тэр өөхийг шатааж өөхийг тэр байхгүй болох зүйл бол ерөөсөө мацгаар бид нар ирүүлж байна гэсэн үг. Бидний дотор мацаг барьснаар бидний өөрсдийнхөө эмчилгээний байгууллага буюу бидний биеийн дотор байгаа эмчнэр маань дархлааны эс бүгд сэрж идэх зүйлгүй болсон болохоор тэр муу эсүүдээ идэж бид нар турж байна гэсэн үг. Бид ирүүлж байна гэсэн үг. Тийм болохоор хэрвээ мацаг барихыг сонирхож байгаа бол номын сангуудаар ч юм уу подкастуудаар ч гэсэндээ байгаа болохоор сонсоод сайн ойлгоод ирүүлжээд өөхнөөсөө салцгаая. За амжилт хүсье. Бай бай.